Засгийн газрын хуралдаанаас зарим эмч ажилчдын цалин 10-аас 30%-аар нэмэх шийдвэрийг гаргалаа. Үүнд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрээ өвчнөдөө байнга харьцаж ажилдаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг сүрээгийн амбулаторын ажилчид болон эмзүүж, ариутгагчид хамаарч байгаа юм а. Цалингийн нэмэгдлийг 10-аас 30% нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Энэ цар тахлын үед эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэлээд өндөр ихтгэл үзүүлсэн ийм явдал боллоо. За үүнээс гадна эрүүл мэндийн сайдын 23 дугаар албан даалгавар гарсан. За энэ албан даалгавраар 5 сарын 1-ээс эрүүл мэндийн салбарын шөнийн ээлжинд ажиллаж байгаа эмч ажилтнуудын 10-аас оройн 10 цагаас өглөөний 6 цагийн хоорондох 8 цагийн шөнийн нэмэгдлийг олгож эхлэхээр ийм шийдвэр гарч хүргэгдсэн. За энэ хүү төсвийн нэмэгдэл буюу 3.5 тэрбум төгрөгийг сайдын багтааж нэмэгдүүлэх ийм шийдвэр гарсныг бас энэгээр уламжилж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилтны цалин үе шаттай нэмсээр байна. Өмнө нь эмчнэрийн дундад цалин 904.6 мянга байсан бол одоо 1.3 сая болж нэмэгдэжээ. Мөн совилогчдын дундад цалин 1.1 сая болсон байна. Үүнээс гадна COVID-19 коронавирустай халдварын үед ажиллаж байгаа эмч совилогчдод илүү цагийн нэмэгдлийг олгожээ.